Байнгын орооны гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцэд нэр бүхэн иргэнээс Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 2, 31-ийн 3, 31-ийн 4 дахь хэсэг Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар өргөдөл гомдол гаргасны дагуу үндсэн хуулийн цэц 2025 оны 1-р сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцсэн бөгөөд миний бие уг маргаанд Монгол Улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож оролцсон болно. Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн иргэний өргөдөл гомдлын агуулга нь Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 2 дахь хэсэгт бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн ерхий орооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зурулна гэсэн алдаатай гэж үзээд энэхүү дэвшүүлэгч үйлийн эзэн нь бусад сонгогчдоос 801-ээс доошгүй гарын үсэг зурулах шаардлагатай мэтээр заасан нь нэг мөр ойлгох боломжгүй үйлийн эзнийг буюу биеийн төлөөний үгээ буруу тодорхойлсон монгол хэлний найруулга зүүн алдаатай. Иргэд үндсэн хуулиар хамгаалагдсан, баталгаажуулсан эрхээ эдлэх гэж заавал 801-ээс доошгүй иргэний гарын үсгийг цуглуулах ёстой байхад намын гишүүд дээрх гарын үсгийг цуглуулахгүй намын сонголтоор шууд нэр дэвших эрхээ эдэлж байгаа нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байна. Нам бол төрийн бус байгууллага. Бид бүгд Монгол Улсын иргэний хувьд ижилхэн эрхтэй. Тэд үндсэн хууль заасан дээрх эрхээ шууд эдэлж байхад иргэн яагаад уг эрхээ эдлэх боломжгүй ялгуурлагдан гарын үсэг цуглуулах үүрэгтэй нь ойлгомжгүй. Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйл заасан үүргүүдэд энэ тухай огт заагаагүй. Иймээс Монгол Улсын үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. 2 дахь хэсэгт хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүүс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ядгуурлан гадуурхаж үйл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. 16 дугаар зүйлийн 9 дахь заалтад төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэснийг зөрчиж байгаа учраас Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31-ийн 2 дахь хэсгийн үйлчлэлийг яаралтай хүчингүй болгож өгнө гэсэн байна. Улсын их хурлын итгэмжлэн төлөөлөгч миний бие үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31-ийн 2, 31-ийн 3, 31-ийн 4 дахь хэсэг нь Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй талаарх тайлбараа хөргүүлэн гаргаж ажилласан. Үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдааны явцад өргөдөл гаргагч иргэндээ алтан гэрэл Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 3, 31-ийн 4 дахь хэсэг, Монгол Улсын үндсэн хуулийн 10-р зүйлийн 3, 14-р зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16-р зүйлийн 9 дахь заалт, 19-р зүйлийн 1, 70-р зүйлийн 1 дахь хэсгийг мөн маргаан үүсгэсэн тус хуулийн 31-р зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын үндсэн хуулийн 10-р зүйлийн 3, 19-р зүйлийн 1, 70-р зүйлийн 1 дахь хэсгийн холбогд заалтыг зөрчсөн хэсэг тогтоолохоор өргөдлийн шаардлага нэмэгдүүлж тайлбар хийсэн болно. Үндсэн хуулийн цэц уг маргааныг дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 2 дахь хэсэгт бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн ерхий орооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зурулна гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээн сойрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр боловч дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэнэ. 14 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. 2 дахь хэсэгт хүнийг үзэл бодлоор нь ядгуурлан гадуурхаж үйл болно. 10 дугаар зүйлийн 9 дахь заалтад төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэснийг тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг бүрэн ихээр нь та бүхэн тараасан байгаа тул асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө.